Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрийн газар үзүүлж байна. За сайн байцгаана уу. Ингээд өнөөдрийн энэ удаагийнхаа хичээлээр би та бүхэндээ хоршооны тухай үндсэн ойлголтыг ингэж бэлдсэн байгаа. За хоршоо гэж юу юм бэ? Түүний мөн чанар, бусад аж ахуйн нэгжээс ялгагдах онцлог. За хоршоо Монгол улсад болон дэлхийд дахин ямар зарчим, ямар дүрмийг мөрдлөг болгож үйл ажиллагаагаа явуулдаг гэх мэтчлэн энэ асуудлыг өнөөдрийн хичээлээр бол хөндөж ярья гэж бодож байна. Ингээ хичээлийн агуулга маань бол олон улсын дэлхийн нийтээрээ мөрдлөг болгодог 7 зарчим. За жижиг дунд үйлдвэр эрхлэгчид маань хоршоо байгуулахаар зэхэж байгаа бол хоршоо үүсгэн байгуулах болох юм уу? За хоршооны мөн чанар, хоршооны засаглал, за тэгээ хоршоо бол зохион байгуулалтанд орж хамтын бизнес, хамтын аж ахуй эрхлэлснээрээ гарах давуу ба сул талуудын талаар та бүхэндээ товчхон ойлголт өгөхөөр бэлтгэсэн байгаа. За ингээд юуны өмнө хоршоо гэж юу юм бэ гэсэн энэ үндсэн ойлголтоос хичээлээ эхлэе гэж бодож байна. Хоршоо эдийн засаг болон нийгэм соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор хүмүүс сайн дураараа нэгдсэн арчилсан хамтын удирдлага хяналт бүхий дундын эд хөрөнгөн дээр үндэслэн үйл ажиллагаагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан байна. За энэ дээр бол эдийн засгийн болон нийгэм соёлын нийтлэг хэрэгцээ гэж ийм үг байгаа. Өөрөөр хэлэх юм бол хоршоо маань өөрөө гишүүн төвтэй байгууллага. Тэгээ энэ хоршоо маань энэ гишүүдийнхаа нийгэм эдийн засаг соёлын нийтлэг хэрэгцээг хангаж тэдэнд үйлчлэх зорилгоор хүмүүс сайн дураараа байгуулж, сайн дураараа нэгдэж, өөрсдөө тухайн хоршоод өмчилж, хяналт тавьж ингэж явдаг онцлог аж ахуй нэгж байгаа юм аа. За энэ саяны хуулийн энэ томьёолол бол цаашаа ингээ олон улсын хоршоолын 7 зарчмыг тайлбарлаад эхлэхээр илүү ойлгомжтой болно. За олон улсын хоршоолын 7 зарчим гэдэг маань бол дэлхийн нийтээрээ мөрдлөг болгож дэлхийн аль ч өнцөг болон бүрт үйл ажиллагаа явуулж байгаа хоршоо өөрийнхөө үйл ажиллагаа удирдлага хяналтанда нэвтрүүлдэг ийм нийтлэг зарчим байна. За энэ зарчмыг бол өнөөдөр Монгол улсад мөн Монголын үйл ажиллагаа явуулж байгаа 4000 гаруй хоршоод маань бүгд үйл ажиллагаанд мөрдлөг болгож явах ёстой. Мөн шинээр хоршоог үүсгэн байгуулж ажиллаж байгаа хүмүүс маань энэ 7 зарчмын мөн чанарыг маш сайн ойлгож ээж хоршоогоо зохион байгуулж явах ёстой байгаамаа. За энэ олон улсын хоршоолын 7 зарчим маань бол анх 19-р зуунд үүссэн эд хэрэглэгчдийн хоршоо буюу Рочделийн Пенрод гэдэг Манчестер хотод үүссэн хоршоо маань анх өөрийнхөө үйл ажиллагаанд тодорхой зарчмуудыг мөрдлөг болгон ажиллаж эхэлснээс үүдэлтэй үүнийг бол хөгжүүлээд ингээ олон улсын хоршоолын холбоо буюу дэлхий дээрх хамгийн том гишүүнчлэлтэй олон улсыг хамарсан ийм төрийн мус байгууллага маань баталгаажуулж өөрийн ерөнхий ассамблегаар баталж сайжруулж явж ирснээр энэ 7 зарчим бол өнөөдрийг хүртэл хөгжиж ирсэн ийм төвхтэй. За олон улсын хоршоолын 7 зарчмыг хамгийн сүүлд гэх юм бол 1995 онд бол энэ олон улсын хоршоолын ерөнхий ассамблегаар энэ гишүүн байгууллагууд бүгд хамгийн сүүлд бол өөрчлөлт, шинжилсэн найруулгыг бол хийсэн байгаа. За энэ нь бол дэлхийн эдийн засгийн хөгжил, хоршоолын хөгжил, мөн хоршооны өөрийн үйл ажиллагаа, мөн чанар тэрэнд орж байгаа өөрчлөлттэй холбоотой тодорхой хугацаанд бас сайжруулад ингээд шинжилт хийгээд ингээд явдаг зарчим байгаамаа. За 7 зарчмын хамгийн нэгдүгээр зарчим бол энэ сайн дурын нээлттэй гишүүнчлэл. За энэ зарчмыг бол бүр хоршоо хамгийн түрүүнд үйл ажиллагаанд мөрдлөг болгох ёстой гэж 1995 онд энэ хоршооны 7 зарчмыг орсон нэмэлт өөрчлөлтийн үеэр бол бүх гишүүн байгууллагууд бол санал нэгтэйгээр нэгдүгээр зарчим болгож авсан байгаа. Тэгээ илүү энэ зарчмыг хэрэгжүүлэх тал дээр хоршоо бол илүү хариуцлагатай ажиллах энэ зарчмыг тайлбарлаж байгаа маш олон тайлбар судалгааны материалуудыг бол гаргасан байна. Яагаад энэ зарчим тийм чухал юм бэ гэж сайн дурын нээлттэй гишүүнчлэл гэдэг маань хоёр утгыг бол энэхээ дагуулж байгаа. За сайн дурын гэдэг маань бол ямар ч хүн тухайн хоршооны дүрмийг зөвшөөрөөд үйл ажиллагааны хамрах үрийг зөвшөөрөөд тэр хоршооноос үйлчилгээ авах, тэр хоршоонд нэгдэх сонирхолтой бол сайн дураараа элсэн орж болно гэсэн. Мөн тухайн хоршооноос
сайн дураараа гарч болно гэсэн. Тэгэхээр энэ бол бусад аж ахуйн нэгжээс маш онцлог нэг зарчим нь бол бүх хүнд нээлттэй гэдгээр энэ бол онцлог зарчим байна. За нээлттэй гишүүнчлэл гэдэг маань цаана ямар зүйлийг агуулж ийнө гэх юм бол арьс, өнгө, шашин, шүтлэг, улс төрийн эзэлж байгаа байр суурь тийм ээ хүйс энэ бүхнээс ангид нээлттэйгээр бүх хүнд эрхтгш гишүүнчлэлийг боломж олгоно гэсэн ийм утгатай зарчим байгаа. Ингээд нэгдүгээр зарчмын маань бол ард бол ямар нэгэн ялгуурлан гадуурхалт байхгүйгээр хоршоо бүх хүмүүсүүдэд үйлчилгээг авах сонирхож байгаа бүх хүмүүсүүдэд нээлттэй гэсэн ийм утга агуулгыг бол агуулж яадаг. За өнөөдөр Монгол орнд бол зарим хоршоодууд маань нэлээ эзний шинжтэй болчихсон. Гишүүнчлэл нь нээлттэй бус. За энэ тухайн хоршооны эсгээр сонирхож байгаа хүмүүсүүдэд үйл ажиллагаа нь тодорхойгүй ийм хязгаарлагдмал ийм байдлууд бол ажиглаад байгаа. Тэгэхээр энэ бол энэ нэгдүгээр зарчмын хэрэгжилт бол зарим талаараа зарим хоршоодод хангалтгүй байна гэсэн ийм үг байгаа. За хоёрдугаар зарчим бол гишүүдийн арчилсан хяналт гэдэг зарчим байна. За энэний ард юу орж ирж байна вэ гэхээр энэ бол ерөөсөө гишүүд хамтаараа хоршоогоо арчилсан байдлаар удирдах хамтын хяналт тавьж явдаг нь бол бас бусад аж ахуйн нэгжээс бол ялгаатай ийм зарчим байгаа. За гишүүдийн арчилсан удирдлага гэдэг маань гишүүн тухайн хоршооны удирдлагыг сонгогдох, нэр дэвшүүлэх ийм бүрэн эрхээр бол хангадаг. За хоршооны удирдлагыг сонгоснороо буюу сонгогдсноороо тухайн гишүүн бол энэ хамтын удирдлагыг арчилсан байдлаар хэрэгжүүлэх ийм боломжоор бол хангадаг. За олон улсад хоршооллыг бол хамгийн арчилсан байгууллага гэж ингэж үздэг. Арчлалыг яг үйл ажиллагаанд цэвэр практик үйл ажиллагаанд мөрдлөг болгож хэрэгжүүлж чадж байгаа ийм байгууллага бол хоршоо гэж бол олон улсад судлаачид дүгнж үзсэн байдаг. За хамтын хяналт гэдэг маань хоршоо мөн дундаасаа сонгосон хяналтын байгууллагаараа дамжуулаад хоршооны үйл ажиллагаа, за хоршооны удирдлагын үйл ажиллагааг хянаад ингээд явах ийм боломжоор бол хангагддаг юм аа. За 3 дугаар зарчим бол гишүүдийн эдийн засгийн оролцоо. За энэ эдийн засгийн оролцоо гэдэг бол маш чухал. Өөрөөр хэлэх юм бол энэ эдийн засгийн оролцоо гэдэг зарчим маань гишүүд тухайн хоршооны хувь нийлүүлэгч, өмчлөгч, эзэн нь бол өөрөө энийг баталгаажуулж өгч байгаа ийм зарчим байдаг. Өөрөөр ер нь бол ерөнхий олон улсад байгаа практикийг харах юм бол гишүүд эрхтгш байдлаар хувь хөрөнгө хоршоондоо нийлүүлж, за тэрийг эрхтгш байдлаар тухайн хөрөнгөө хамтын удирдлагандор ашиглаж хоршооныхоо үйл ажиллагааг явуулна гэсэн ийм утгатай. За хоршоон дээр бол нийтлэг орнуудад бол нэг гишүүний нийлүүлэх хөрөнгийн доод болон дээд хэмжээг бол зааж өгдөг. За ингэж хөрөнгийн хувь нийлүүлэх хэмжээг зааж өгснөөрөө гишүүн болгон ойролцоо хэмжээтэй хувь нийлүүлснээрээ эрхтгш саналын эрхтэй гэсэн ийм ойлголтыг бол оруулж ирж байгаа. За мөн бусад аж ахуйн нэгжээс хоршооны гол ялгагдах нэг зүйл бол хэдэн төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгө оруулснараа үл хамааран хоршооны гишүүн бүр нэг саналын эрхтэй байдаг. За энэ маань мөн хоршоо бусад аж ахуйн нэгжээс онцлог болгож өгч байгаа ийм зарчим байгаа. За 4-р зарчим бол хоршооны бие даасан байдал. За энэ хоршооны бие даасан байдал гэдэг зарчим маань энэ хоршооны олон улсад хэрэгжиж байгаа зарчмын хөгжлийг нэлээд сүүлд бол орж ирсэн. За энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол хоршоо бие даасан бусад хуулийн этгээдээс засгийн газар бусад этгээдээс хамааралгүйгээр бие даасан байдлаар өөрийн үйл ажиллагаагаа явуулна гэсэн. Мөн бусад хуулийн этгээдтэй хамтран ажиллахдаа гэрээ хэлцэл гишүүдийнхээ хяналтын дор байгуулсан хамтын ажиллагааны сан бичиг энэ бүгдийн хүрээнд бол даасан байдлаар үйл ажиллагаа явуулах нь хоршоонд маш чухал. За энэ зарчим бас яагаад орж ирдэг юм гэхээр зарим оронд бол мөн хоршоог энэ онцлог гишүүн төвтэй, гишүүдтэй үйлчилдэг орон нутгийн болон тухайн улсын хөгжилд өндөр хувь нэмэр оруулдаг, ядуурл, ажилтнуудыг бууруулахад маш өндөр
хувь нэмэр оруулдаг аж ахуй нэгжийн хувьд бол төр засгийн байгууллагууд, донор байгууллагууд төсөл хөтөлбөрүүдээс бол дэмжих, хөрөнгө оруулалт хийх ийм байдал бол түгээмэл. За манай оронд ч гэсэн мөн энэ түгээмэл байдаг. Гэхдээ энэ одоо хөрөнгө оруулалт хийж байгаа, дэмжиж байгаа, санхүүжүүлж байгаа энэ байгууллагуудаас хошоо бол хараад бусаар бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах ёстой гэдгийг бол энэ зарчим дээр одоо онцлон гаргаж өгсөн. Дараагийн зарчим бол боловсрол сургалт мэдээлэл гэдэг зарчим байгаа. За энэ зарчим бол хоршоо болон өөр дээрээ одоо гишүүд болон хоршооны ажилчдыг зогсолтгүйгээр сургаж боловсруулж тухайн хоршооны үйл ажиллагаа сайн сайхны төлөө одоо гишүүн болон ажилчтай бэлдэх ийм хөгжлийг харсан ийм зарчим байгаа. За мэдээлэл гэдэг бол хоршоо маань өөрөө гишүүдтэй за тухайн хоршооны үйл ажиллагаа талаарх мэдээлэл болон бусад тухайн гишүүнийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн нэмэгдүүлэх, өрхийн орлогын нэмэгдүүлэх, тийм ээ, ур чадварыг нэмэгдүүлэх энэ бүх төрлийн мэдээллээр бол гишүүдэд хангаж явдаг ийм байгууллага байна. За дараагийн нэг зарчим маань бол хоршоод хоорондын хамтын ажиллагаа. За энэ зарчим мөн нэлээд төгсгөлд орж ирсэн. Өмнө хоршоол одоо 5 зарчимтай байж байгаа 6 болоод 7 дахь зарчим болж орж ирэхэд энэ одоогийн миний дараагийн танилцуулах 7 дугаар зарчимтай хамт байсан ийм зарчим байгаа. За хоршоод хоорондын хамтын ажиллагаа гэдэг маань хоршоод бол бүгд гишүүн төвтэй тэгтээ тухайн орон нутгийн хоршооны үйлчлэгийг авах сонирхолтой бүх хүнд нээлттэй байдаг учраас энэ тухайн орон нутгийн ядуурл ажилгүйдлийг бууруулах, тухайн орон нутгийн хөгжлийг хангах, за тэр орон нутгийн оршин суугч тэр одоо тухайн орон нутагт хамаарж байгаа хүмүүсүүдийн нийтлэг бэрхшээлтэй асуудлуудыг шийдэж өгөхөд дэмждэг гол байгууллагынхаа хувьд хоорондоо хамтарч ажиллахнаас маш их чухал юм аа гэж ингэж бол зааж өгсөн байгаа. За хоршоод хоорондын хамтын ажиллагаа бол орон нутгийн түвшин, үндэсний түвшин, олон улсын түвшин гэж ингэж бол ангилагддаг. За орон нутгийн түвшинд бол хоршоод хоорондоо хамтарч за тодорхой хэмжээний сургалт, сурталчилгаа, мэдээлэл, туршлага судаллах, туршлагаа солилцох ийм үйл ажиллагаануудыг явуулж болохоос гадна мөн хоорондоо хамтарч бизнесийн үйл ажиллагаа бол орж болдог байгаа. За өөрөөр хэлэх юм бол зах зээлийн багтаамжаа дээшлүүлэх, за зах зээлд илүү гарах, олон сувгийг нээх, зах зээл рүү орох, энэ борлуулалтын сувгуудаа өргөжүүлэх энэ чиглэлээр бол хоршоод хоорондоо хамтарч ажиллавал илүү үр дүнтэй юм аа. Яагаад гэвэл нэгэн зорилготой нэг зарчмын дор үйл ажиллагаа явуулдаг ижил төрлийн байгууллагууд учраас хамтын ажиллагаагаа хөгжүүлснээр одоо илүү үр дүнтэй байх юм аа гэдэг санааг бол энэ 7 дугаар зарчим. За энэ нь зөвхөн одоо бизнес аж ахуйн үйл ажиллагаагаа хамтрахаас гадна бусад бүх төрлийн мэдээллээ солилцох, бүх төвшөнд хамтарч ажиллах, ноу-хау энэ бүхтээ солилцох ийм боломжоор бол хангаж өгдөг. За энэ зарчим бол мөн одоо дундын хоршоо, 3 дахь шатны хоршоо гэсэн ийм байдлаар бол илэрдэг байгаа. За анхан шатны хоршоод маань нийлээд дундын хоршоогоо байгуулаад тэр дундын хоршоон дээр хамтарсан одоо үйл ажиллагаа явуулж болно. За мөн 3 дахь шатны үндэсний хэмжээний хоршоод байгуулаад мөн түүн дээрээ бол хамтарч ажиллаж болно. За мөн одоо олон улсын сургалт, семинар, уулзалт зөвлөгөө энэ бүх зүйлүүдээр бол туршлага судалж ингэж хамтарч ажилладаг байна. За мөн түрүүний одоо энэ кластераар энэ жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх гэж бид хэд ярьж байгаа. За энэ дээр бол энэ хоршоод хоорондын хамтын ажиллагаа кластер болоод дундын хоршооны зохион байгуулалтанд ороод явах юм бол энэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хоршооны энэ хоорондын хамтын ажиллагаа зарчим бол их чухал. За 7 дугаар зарчим бол нийгмийн ашиг сонирхол гэсэн ийм нийгмийн төлөө санаа тавих гэсэн ийм зарчим байна. Хоршоо маань өөрөө тухайн орон нутгийн иргэдийг бол өөртөө нэгтгсэн тухайн иргэдийн эрх ашигын төлөө үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллага. За хоршооны гол ёс зүй бол өөртөө туслах, хүрээлэн байгаа бусад хүмүүстэй туслах гэсэн ийм одоо ёс зүйдэр бол оршин тогтнодог учраас нийгмийн төлөө санаа тавьж, нийгмийн ашиг сонирхлын төлөө ажиллах маань өөрөө энэ дээр зарчим болгосон болохоос биш. Ер нь хоршооны маань өөрийнх нь онцлог тэр хоршооны ёс зүйд бол сууж өгсөн байдаг ийм зарчим байгаа. Хоршоо гишүүдээрээ дамжуулаад гишүүдээрээ одоо боловсруулагдаж гарч ирсэн бодлогоор нийгмийн сайн сайхны төлөө маш олон ажлуудыг хийдэг байгаа. За энэний нэг тод жишээ нь бол
хоршоо бол өнөөдөр дэлхийд одоо энэ бүрэн дагнасан компаниудаас илүү олон ажлын байрыг бий болгож байна. За ажилтнууд болон хоршооныхоо гишүүдэд амжилгаагаа дээшлүүлэх тэр боломжуудыг бол тэгш хангаж өгдөг. Ийм аж ахуйн нэгж юм аа. За ингээ хоршооны 7 зарчим бол дэлхийн нийтээрээ ингээд мөрдлөг болгож явдаг. Ийм 7 зарчим байгаа. За энэ 7 зарчмыг бол хоршоогоор бүртгүүлж үйл ажиллагаа эрхэлж байгаа. Одоо бүх төрлийн анхан шатны, дунд шатны, 3 дахь шатны хоршоодууд мөрдөхөөс гадна мөн хоршоолын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд бол өөрийнхөө үйл ажиллагаанд энэ 7 зарчмыг мөрдлөг болгож авч явдаг. Хоршоонд дээлсэж байгаа гишүүн болгон энэ 7 зарчмын цаад утга санааг ойлгосноор хоршооны маань үйл ажиллагаа өөрөө амжилттай бүгдэд хүртээмжтэй явах ийм боломжтой юм аа. За хоршоог бол үүсгэн байгуулах хэд хэдэн алхмууд бол байдаг. За хоршоо сонирхож байгаа жижиг дунд үйлдвэрлэгч нар байх юм бол за хамгийн нэгдүгürt бол мэдээж хоршоо байгуулахаар сонирхож байгаа хүмүүсийг бол бүрдүүлнэ. За тэгээд тэр хүмүүсүүдэд ямар нийтлэг хэрэгцээ байгаа вэ гэдгээ бол тодорхойлж гаргаж ирэх ёстой. Нийтлэг хэрэгцээгээ тодорхойлоод за үүний үндсэн дээр болол энэ үүсгэн байгуулах сонирхол бүлэг этгээдүүдийг бол бүрдүүлнэ. За дараа нь бол хоршооныхоо бизнес саналыг боловсруулах ёстой. За бид яг хоршоо болж ажилласнараа юу хийх юм бэ? Хинд үйлчлэх юм? Ямар зах зээл рүү гарах юм? Ямар бүтээгдэхүүнийг гаргах юм? Эсвэл ямар үйлчлэгийг гаргах юм гэдгээ бол маш сайн тодорхойлж бизнес саналаа боловсруулах ёстой. За ингэж боловсруулахдаа бол тухайн үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн бүсийн үндэсний зах зээлээ бол маш сайн судлах хэрэгтэй. За мөн өөрсдийнхөө нөөц бололцоог бол маш сайн тогтоох хэрэгтэй. Өнөөдөр маш олон хоршоодууд үүсгэн байгуулагдчихад дотоод нөөц бололцоогоо сайн тогтоож байгаагүйгээс болоод эхлэлтийн одоо энэ гарааны ялангуяа энэ санхүүгийн нөөцөн дээр бол цогсон байдалд бол ордог. За мөн орон нутгийн болон засгийн газрын зүгээс хоршоог дэмжиж байгаа бодлогуудыг маш сайн судлах хэрэгтэй. Мөн үйл ажиллагаа явуулах гэж байгаа тухайн салбарт одоо ямар бодлогод хэрэгжиж байгаа гэдгийг бол маш сайн судлах хэрэгтэй. За үүний үндсэн дээрээс бол энэ одоо бизнес саналыг хэрэгжүүлснээр гишүүдэд ямар үр өгөөж, гишүүдэд ямар үйлчилгээ, ямар давуу эрхийг бий болгох юм гэдгийг бол боловсруулж гаргаж ирэхтэй. Ингээд үүний үндсэн дээр бол дараагийнхаа алхам руу бол орно. За дараагийн алхам бол үүсгэн байгуулалтын хоршоог үүсгэн байгуулах, зохион байгуулалтын хурлаа хий. За энэ хурлын бэлтгэл ажлыг зохион байгуулах төр хороог бол байгуулж болно. За тодорхой хүмүүсүүдийг одоо үүрэг хариуцлах оноогоод энэ төр хороогоор дамжуулаад бол анхны зохион байгуулалтыг бол хурлаа явуулж болдог. За энэ хурал дээр бол мэдээж хоршооны нэр, оноос нь нэртэй байх ёстой. Улсын хуулийг мөрдөхлийн тухай хуулиараа. За хоршоо мөн байрлах газраа сонгох ёстой. За магадгүй гишүүд нь хэд хэдэн сум баг тийм үү те хороонд хотын хувьд бол хуваарлагдсан байх юм бол яг аль сум, аль баг, аль хороо, аль хот, аль аймагт үйл ажиллагаа явуулах гэж байгаа байршлаа бол сонгож гаргаж ирэх хэрэгтэй. За тэгээ хоршооныхоо зорилго, алсын хараагаа бол маш сайн тодорхойлох ёстой. Ингээд үүсгэн байгуулах үеийн тэргүүлэгч тухайн хоршоог одоо удирдах энэ хүмүүстэй бол сонгох ийм алхам бол явагдана. За дараа нь бол бизнес төлөвлөгөөгөө боловсруулна. За аливаа аж ахуйн нэгжийг байгуулахын тулд эхлээд нь бизнес санаагаа гаргаад дараа тэрийгэ бизнес төлөвлөгөө болгож боловсруулах ёстой. За энэ бизнес төлөвлөгөөнийхөө үед бол гол одоо энэ стратегийн зорилтуудаа тодорхойлж гаргаж ирэх хэрэгтэй. За зорилтыг биелүүлэхэд алхмууд, нөөц болцоогоо мөн судлах хэрэгтэй. Ингээд бизнес эхлүүлэх санхүүжилтийн хувилбар, хэмжээ, төсвөө бол гаргах. Ингээд эсэлтийн хөрөнгөө мөн одоо бүрдүүлэх ийм алхмууд бол хийгдэнэ. За хоршоог үүсгэн байгуулах бэлтгэл бол дараагийн алхам байгаа. За түрүү бол одоо тэргүүлэгчдийг үүсгэн байгуулах үеийн тэргүүлэгчдийг сонгоно гэж ярьсан. За энэ тэргүүлэгчд маань бол одоо хоршооны бүтэц ямар байх? За ажил үүргийн хуваарлалт нь ямар байх? За
хоршооны хууль, дүрм, журмыг бол маш их сайн судлах. За хоршоог үүсгэн байгуулж бүртгүүлэх тэр бүртгэлийн процессыг бол маш сайн судлах. Ийм ажлуудыг бол хийн. За тэгээ гишүүнээр хүсэлтэй үүсгэн байгуулах хүсэлтэй иргэдийн бол өргөдлийг авч бүртгэлийг гаргаж ирэх ёстой байгаа. За ингээд үүсгэн байгуулах сонирхол бүхий этгээдүүдийг цуглуулж үүсгэн байгуулагчдын бол хурлаа зохион байгуулдаг. За энэ үүсгэн байгуулагчдын хурлын зарыг бол хоршоог үүсгэн байгуулах гишүүн болох сонирхолтой иргэдэд бол одоо төр сонгогдсон тэргүүлэгчд маань зарыг хүргэж, за энэ хурлыг зохион байгуулах газар огноо болол хэлж, товыг хэлж ингээд хурлыг бол зохион байгуулна. За хурлын үеэр мөн хурлыг даргалах тэргүүлэгчдийг сонгодог байгаа. Ингээд энэ хурлаасаа тэмдэглэлээ хөтлөнө. Хоршооны үүсгэн байгуулах тэмдэглэл маань өөрөө улсын бүртгэл бүртгүүлэхэд шаардлагадаг материалуудын бол нэг байдаг. Ингээд хурлын хэлцэх асуудлуудаа бол баталдаг. За энэ хэлцэх асуудлын хамгийн нэгдүгürt бол хоршоог үүсгэн байгуулах тогтоол гаргах ёстой, дүрмийг хэлцэж батлуулах ёстой. За хоршооны дүрм гэдэг маань өөрөө хоршоонд мөрдлөг болох гол үндсэн хууль нь байдаг. Хоршооны үйл ажиллагаа хэрхэн явагдах вэ? Засаглал хэрхэн явагдах вэ? Гишүүдтэй яаж үйлчлэх вэ? Хөрөнгөө яаж бүрдүүлэх вэ? Хөрөнгөө яаж хуваарлах вэ? Яаж ашиглах вэ? Тийм ээ? Энэ бүх хоршоонтой тулгамдах засаглалын, санхүүгийн энэ бүх нарийн процессуудыг зохицуулж өгдөг гол хоршооны бичиг баримт бол дүрм байдаг. За ингээд эсэлтийн хураамжтай бол хураамжт хэд байх эсэх, хувь нийлүүлэх өрөнгийн хэмжээ, дээд доод хэмжээ, ингээд тэргүүлэгч хяналтын зөвлөл гэх мэт энэ чухал асуудлуудыг бол энэ үүсгэн байгуулагчдын хурлаас бол гардаг байгаамаа. Ингээд дараагийн алхам бол хоршоогоо бүртгүүлнэ. За энийг бол үүсгэн байгуулагчдын хурлаас сонгогдсон тэргүүлэгчид бол түлхүү бол хөөцөлдөж энэ үүрэг хариуцлагыг бол авч явдаг. За ингээд хоршоог бүртгүүлэхэд бол хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн дагуу шаардлагатай бүх бичиг баримтыг бол цуглуулж бүртгүүлдэг байгаа. За хамгийн чухал нэг асуудал бол хоршооны дүрм бол бүх гишүүд гарын үсэг сурч баталгаажуулсан байх ёстой. За үүсгэн байгуулагчдын тэмдэглэл, хоршоог үүсгэн байгуулсан хурлын шийдвэр, дүрм одоо бүх гишүүдийн иргэний үнэмшлийн хуулбар, за хоршооны хувь нийлүүлсэн хөрөнгийн мэдээлэл, энэ бүх зүйлүүдийг бол хуулийн заасан дагуу бүрдүүлж бичдэг юм аа. За ингээд энэний дараагаар бол хоршоогоо бүртгүүлсний дараа хоршоо бол дотоод бүтцээ боловсруулж гаргаж ирээ. Дүрмэн заасны дагуу за одоо хүсдэх удирдлагатай авах юм бол түүний оронтоо, за цалин хүсийг тогтоох тийм ээ. Энэ бүх одоо хоршооны дотоод асуудлууд бол эхэлдэг. Ингээд тэрний дараагаар бол за хоршоодын одоо салбарын болон мэргэжлийн холбоотой холбоо тогтоож, за тэдний гишүүнээр хэлсэх, тэгснээрээ бусадтай эвлэлтэн нэгдэх, сургалт мэдээлэл авах, за мөн хоршооны асуудал, тухайн хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа салбарын асуудлыг бол дуу хоолойгоо эвлэлтэн нэгтгэх, за бодлогот нөлөөлөх, бодлогын баримт бичвэртэй бол одоо өөрийн оролцоогоо хангаж саналаа өгөх энэ бүх боломжууд нь нэгддэг. За ингээд хоршоо бол иймэрхүү одоо онцлогтой байгууллага байгаа. За хоршоог үүсгэн байгуулахад мөн л одоо өөрийн гэсэн зарчим алхмыг бол мөрдлөг болгож ингэж явж байгаа. За түрүүний ярьсан 7 зарчим, за Монгол Улсын оршины тухай хуульд заасан тодорхойлтноос хоршоо гэж өөрөө яг ямар мөн чанартай байгууллага юм бэ гэдгийг одоо ярих гэж бодож байна. За хоршоо яг хэний байгууллага юм? Нэгдүгээр маш чухал. Хоршоо бол гишүүн төвтэй гишүүдийн байгууллага. Өөрөөр хэлэх юм бол гишүүд хоршоог өмчилдөг, гишүүд өөрсдөө хоршоогоо удирддаг, гишүүд өөрсдөө хамтын хяналтаа тавьдаг. Эргээд гишүүд маань өөрөө хоршооныхоо үйлчлүүлэгч, үйлчлэгийг авагч, хөрөнгө оруулагч ийм байдаг. Энэ бол маш онцлог. За хоршоо яг хэний төлөө ажилт юм бэ гэхээр тухайн хоршоонд эвлэлтэн нэгдсэн бүх гишүүдийн нийтлэг эрх ашигын төлөө, нийтлэг хэрэгцээ, шаардлагын төлөө ажилладаг ийм байгууллага байгаа. За хоршоо юу хийдэг вэ гэхээр
хамтын аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг. Хэдийгээр Монгол улсын иргэний тухай хууль нь хоршоо ашигын төлөө бус гэж заасан байдаг ч хоршоо маань гишүүдтэй үйлчлэхийн тулд бол тодорхой хэмжээний орлого олж аж ахуйн үйл ажиллагаа явуулж байдаг ийм байгууллага байгаа. За олон улсад одоо манай Монгол улсын иргэний тухай хуулийн заасны дагуу хоршоог мөн ашигын төлөө бус байгууллага гэж үздэг. Ашигын төлөө бус гэдэг маань ямар ойлголт вэ гэхээр хоршооны мөн чанар, эрхэм зорилго, эцсийн зорилго нь бол гишүүдтэй хэрэгцээтэй байгаа тэр үйлчилгээ гишүүдтэй тулгамдж байгаа тэр асуудлыг шийдэх болохоос биш эцсийн зорилго бол одоо бусад компани корпорациуд шиг ашиг олох бол биш юм аа. За компани бусад аж ахуйн нэгжид бол эзэдийн өмчийг өсгөх, за тэдэнд ашиг олж өгөхын төлөө ажилладаг бол хоршоо маань гишүүдийнхаа сайн сайхны төлөө ажилладаг бол онцлог ийм байгууллага. За хоршоо бол энэ нэгдмэл зорилго бүхий хүмүүс өөрсдийнхөө энэ нийтлэг хэрэгцээг хангахын тулд байгуулдаг ийм байгууллага юм аа. За хоршоо гишүүн төвтэй байгууллага гэж төрүүлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр түрүүний нөгөө 7 зарчим гэсэн чинь ерөөсөө л хоршооны гол цөм бол гишүүн. Тухайн хоршоонээс гаргаж байгаа үйлчилгээг авах нь бол гишүүний үүрэг, мөн эрх. За хоршоондоо хөрөнгө оруулалт буюу хувь нийлүүлсэн хөрөнгө нийлүүлэх нь одоо хувь эзэмших нь бол мөн л гишүүний эрх байгаа. За эргээд хоршоогоо удирдах, за хоршооныхоо үйл ажиллагаанд хяналт тавих нь мөн л эргээд одоо энэ гишүүний эрх үүрэг байгаа. Тэгэхээр энэ бол цэвэр гишүүн төвтэй гишүүдийнхээ үйл ажиллагаа тэдний сайн сайхны төлөө төвлөрч чадсан ийм байгууллага байдаг. За хүн бүхнийг одоо энэ удирдлага, хяналт, за хүн бүхнийг хоршооноос авах энэ үйлчилгээ өгөөж тэгш олгох ийм зорилготой явуулдаг энэ аж ахуйн нэгжийг бол хоршоо гэдэг. За хоршоог ашиг олсон тохиолдолд тухайн ашгийг мөн л одоо гишүүдтэй хувь нийлүүлсэн хөрөнгөнд нь хувь тэнцвүүлсэн байдлаар бол төлхөө хуваарлдаг. Мөн зарим хоршоод бол энэ тэнцүү хуваарлах зарчмыг бол мөн барьж явдгаараа онцлог. За ингээд хоршоод хэдийн хэмжээний хөрөнгө оруулснасаа үл хамааран нэг гишүүн нэг саналын эрхтэй гэж би бол түрүү хэлсэн. Энэ маань бас хоршооны бусад бүх төрлийн аж ахуйн нэгжээс ялгагдж байгаа ганц онцлог байна. Хоршоо бол арчилсан эв нийтлийн байгууллага гэж бол бид үздэг. За түрүүний хэлсэнчлэн арчилсан удирдлага хамтын хяналтаас гадна хоршоо гэдэг маань өөрөө яг цэвэр гишүүдийн итгэлцэлээр тогтдог юм эв нийтлийн байгууллага гэдэг. Хоршоо гишүүн хоршоондоо итгэж хөрөнгө оруулдаг, гишүүн хоршоогоо дэмжиж үйлчлэгийг нь авдаг. За гишүүд хоршоогоороо дамжуулж хамтын одоо өгөөжийг хүртдэг юм итгэлцлийн юм эв санааны нэгдлийн байгууллага байна. За хоршоо маань бол өөрөө өөрийгөө итгэдэг ийм байгууллага гэдгийг би түрүү хэлсэн. За хоршоо байгуулснараа одоо ямар давуу талтай юм бэ гэх юм бол нэгдүгürt бол гишүүн төвтэй байгууллага учраас та хэдийн хэмжээний хөрөнгө оруулснасаа үл хамааран хоршоо удирдах, хоршооны үйлчлэгийг авах боломжууд нэгддэг гэсэн. За дараагийн нэг давуу тал бол хязгаарлагдмал хөрөнгө хүч бүхий одоо ганцаараа үйл ажиллагаа явуулах энэ одоо хурдцтай хөгжиж байгаа. Энэ зах зээл дээр өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчлэгийг гаргах бол маш хүнд байдаг. Тийм учраас хамтаараа нээлж энэ хязгаарлагдмал хөрөнгө хүчээ бусдын одоо хөрөнгө хүчтэй хамтарч ингэж өөрийнхөө энэ хязгаарлагдмал байдлыг илүү давуу байдал болох ийм боломжоор хангаж өгдөг байгаа. Хоршоо маань өөрөө үйл ажиллагаагаа одоо өөрсдөө зохион байгуулж, өөрсдөө шийдвэрээ гаргаж, өөрсдөө хариуцлага хүлээгээд ингэж явдаг ийм байгууллага. За мөн одоо хоршоо маань нөөцийн сан байгуулж эрсдлээс өөрийгөө хамгаалаад ингэж явдаг. За олон улсад бол эдийн засгийн маш олон хямралууд бол ингээ үе үеийн давтамжтайгаар гарч ирдэг байгаа. За энэ одоо дэлхий дээр гарч ирсэн давтамжтай энэ хямралуудын үед бол хамгийн давтвартай үйл ажиллагаа явуулж тэр эдийн засгийн хямралд одоо хамгийн бага үлдэж чаддаг аж ахуйн нэгжийн хэлбэр бол хоршоо юм аа гэдэг нь бол энэ дэлхийн түүхээс бол нотлогдож гарч ирсэн. За хамгийн сүүлийн жишээ гэхэд одоо 2008-9 онд Америкийн үйл хөдлөх хөрөнгөний зах зээлийн хямралтай холбоотойгоор үүссэн дэлхийн хямрал. За тэрнээс
дамжуулаад одоо банк санхүүгийн байгууллагуудын хямралын үед хамгийн амжилттай хохирол багтай ажиллаж чадсан энэ санхүүгийн байгууллагууд бол дандаа хошоолын банкуд байж чадсан. За Герман зэрэг орнуудад бол хошоолын банк нь харин ч энэ үед бол илүү үр дүнтэй, үр ашигтай ажиллаж чадсан ийм одоо түүхүүд байдаг. Тэгэхээр энэ маань өөртөө эрсдлээсээ өөртөө хамгаалцдаг, хамтын шийдвэр гаргацдаг, хамтын удирдлага хяналттай явдаг учраас эрсдэл бага уртдаг ийм байгууллага. За хошооны бас нэг давуу тал гэх юм бол энэ гишүүн төвтэй тул одоо гишүүдийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа гишүүн болгон тэг шүртэмжтэй байж чадж байгаа тохиолдолд бол хошооны гишүүд буюу өмчлөгч, эзэмшигч, үйлчлүүлэгчд маань итгэвч нь маш хурдан, маш өндөр байдаг. За бизнесийн үр дүн гишүүдийн дэмжлэгээс шууд хамаардаг. За гишүүд итгэвчээ бизнесээ сайн дэмжиж ирэхээр одоо бизнесийн өсөлт хурд болов маш сайн байдаг. За түрүүнээс хэлээд байгаа эрсдлийн одоо олон сангуудыг энэ үйл ажиллагааныхаа үр дүнгээс байгуулад явдаг учраас эрсдэл нь багатай байдаг. Одоо давуу тал баг энэ чинь сул талууд бол байгаа. За арчилсан хяналт удирдлагатай байгууллага учраас за олон гишүүнтэй хошоодын хувьд бол шийдвэр гаргах явц процесс маань бол хугацаа шаарддаг, удаашралтай байх. За зарим тохиолдолд энэ голдуу олонх, дийлэнх олонхороо шийдвэр гаргадаг. Учраас бас алдаатай шийдвэр гаргах тийм ээ бодлууд бас гарах магадлалтай байдаг. За гишүүд өөрсдөө одоо хөрөнгө оруулдаг. Тэгээ ялангуяа одоо хязгаарлагдмал хөрөнгө нөөцтэй гишүүд үүсгэн байгуулсан хошооны хувьд бол бас энэ хөрөнгийн хувьд бол хөрөнгө санхүүний хувьд бол хязгаарлагдмал байх боломж бас өндөртэй байдаг. За гишүүдийн одоо хошооныхоо тэр долоон зарчим мөн чанарын төлөө ажиллахаас илүү бас энэ материалын сонирхол давмгаалах талууд бас зарим төрлийн хошоодод ажиллагддаг учраас энэ бас хошооны нэг сул тал болж байгаа. Гол ялгарч байгаа юм маань бол хэн өмчлөгч, эзэмшигч нь байх уу, хэний төлөө ажиллах уу, хэний эрх ашигыг хамгаалах уу, хэний орлогыг нэмэгдүүлэх үү за гэдэг маань өөрөө хошооны одоо гол мөн чанар байдаг тийм ээ. За хошооны зорилго маань өөрөө түрүүгийн мөн хэлсэн хошооны яг эцсийн зорилго маань өөрөө гишүүдийнхээ орлогыг нэмэгдүүлж амжиргааг дээшлүүлдэг. Гишүүдийнхээ тэр хязгаарлагдмал нөөцийг одоо нөөц боломж олгох. За гишүүд дээрээ дамжуулаад одоо тухайн орон нутгийн сайн сайхны төлөө ажиллах маань бол хошооны гол зорилго байдаг. За бусад аж ахуйн нэгжүүрүүд бол одоо үйл ажиллагааных нь гол зорилго нь бол ашиг олох, ашгаа нэмэгдүүлэх байдаг. За саналын эрхийн хувьд бол мөн хошоо маань одоо маш ялгартай гэж би түрүү хэлсэн. За нэг гишүүн бол нэг саналын эрхтэй байгаа. За энэ дээр бол ямар нэгэн одоо ялгарлан гадуурхал оруулсан хөрөнгөний хэмжээ энэ бүх зүйлүүд бол хамаардаггүй. Та хошооны гишүүн л бол хэдийн хэмжээний хөрөнгө мөнгө оруулсан, ямар албан тушаал, нийгэм ямар байр суурь эзлэлтээс үл хамааран нэг л саналын эрхтэй байдаг. За бусад аж ахуйн нэгжийн хувьд бол оруулсан хөрөнгийн хэмжээгээр бол саналын эрхтэй байдаг ялгаатай. За өмчийн хувьд бол дундын өмчтэй байдаг. Гишүүд хувь оролцоогоор дамжуулаад энэ дундын өмчлийн хэлбэрээр бол хошооны үйл ажиллагаа явуулдаг. За үйл ажиллагаанд одоо гишүүдийн оролцоо бол маш чухал учраас одоо хошоонд бол заавал гишүүдийн оролцоог бол чухалчилж дөрмөндөө бол зааж өгдөг байгаа. За бусад одоо аж ахуйн нэгжийн хувьд бол энэ хувьцаа эзэмшигч буюу чухал гэж бол үздэг. За оруулах хөрөнгийн хэмжээг бол хошоо дээд доод хязгаарыг бол зааж өгдөг. Ингэснээрээ хүмүүсүүдэд одоо хошооны хөрөнгнөөс тэгш боломжтой өмчлөх энэ боломжийг бол гаргаж өгдөг. За бусад аж ахуйн нэгжийн хувьд бол энийг хязгаарлалтгүй байгаа. За хошооны удирдлагын хувьд бол мөн л одоо түрүүний хэлсэнчлэн бусад аж ахуйн нэгжээс маш их ялгаатай. Гишүүд өөрсдөө дундаасаа нэг саналын эрхээрээ арчилсан байдлаар хошооны тэргүүлэгч, хяналтын зөвлөлт гэсэн удирдах байгууллагуудыг бол сонгодог. За бусад аж ахуйн нэгжийн хувьд бол эзэн төлөөлөө удирдах зөвлөл болвол илүү давуу эрхтэйгээр энэ удирдлагыг бол авч явдаг ийм багмаа. За хошооны засаглалын талаар бол тавьж хэдэн
зүйлийг бол хэлье. За хоршооны одоо эрх барих дээд байгууллага буюу хоршооны хамгийн гол шийдвэрүүдийг гаргадаг гол байгууллага бол бүх гишүүдийн хурал. За энэ бүх гишүүдийн хурал маань өөрөө хоршооны тухай хуулиараа гишүүдийн дийлэнх олонхын эрдтэйгээр хүчин төгөлдөр болдог. Энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол хоршооны гишүүн өөрөө тухайн жил одоо хоршоотой холбоотой бүх шийдвэрүүдэд саналаа өгч тэрийг одоо баталцах ийм боломжоор бол хангаж өгдөг. Ийм агнаа. За бүх гишүүдийн хурлыг бол хоршооны тухай хуулиараа жилд нэгээс доошгүй удаа за оны эхний хагас жилд бол багтааж хийдэг байгаа. За энэ бүх гишүүдийн хурал дээр бол хоршооны тэргүүлэгчид хяналтын зөвлөлийн хамгаалалт тайлан мэдээлэлээ тавьж тухайн жилийн одоо хоршооны төлөвлөгөө, түүний гүйцэтгэл, төсвийн гүйцэтгэлийн талаар авч хэлсэн. За үүнээс гадна хоршоонд одоо амин чухал болох гол шийдвэрүүдийг бол зөвхөн бүх гишүүдийн хурлаараа дийлэнх олонхын саналаар баталдаг ийм арчилсан байгууллага юм аа. За дараагийн одоо хоршооны засаглалын нэг байгууллага бол тэргүүлэгчид байгаа. За энэ хоршооны тэргүүлэгчид даргаыг бол мөн л энэ бүх гишүүдийн хурлын оролцогчдын дийлэнх олонхын саналаар бол сонгодог. За тэргүүлэгчдийн үйл ажиллагаа мөн одоо хуулиараа ямар асуудлуудыг тэргүүлэгчид өдөр тутамдаа одоо мөрдлөг болгож ажиллах вэ гэдгийг бол зааж өгсөн байгаа. За хоршооны тэргүүлэгчид бол 2 сард нэгээс доошгүй удаа уралдаж хоршооны үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг бол хэлцдэг. За дараагийн бүх гишүүдийн хурлаас сонгогддог нэг байгууллага бол хяналтын зөвлөл. За энэ маань бол нөгөө хоршооны хамтын одоо хяналтыг бол хэрэгжүүлдэг маш чухал бүтэц. За хяналтын зөвлөл маань өөрөө хоршооны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт орохоос гадна мөн хоршооны үйл ажиллагаанд хяналт орлогоороо одоо бусад одоо хяналтын байгууллагуудаас ялгаатай. За хөндлөнгийн хяналтын байгууллага бол зөвхөн одоо санхүүд хяналт ордог бол хоршооны хяналт маань өөрөө үйл ажиллагаа нь ямар байна вэ? Дүрмэнд заасан болон гишүүдийн баталсан тэр үйл ажиллагааны зорилго чиглэлийн дагуу явж гин үү? Гишүүдтэй үйлчилж гин үү? Дүрмийн биелэлт хэр байна уу? За хоршооны санхүү хэр эрүүл байна уу? За тухайн одоо хоршоонд хөрөнгө оруулсан гишүүдийн маань хөрөнгө нь одоо хэр баталгаатай найдвартай байна вэ гэдэг дээр хяналтаа тавьж жил болгон одоо бүх гишүүдэд тайлангаа тавьж алдаа дутагдал гарах юм бол зас залруулж за ялангуяа хяналтын зөвлөлийн гол үүрэг маань бол хоршоог эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлж ингэж явж идэг байгууллага байдаг. За хоршооны одоо засаглалын гол онцлог нь бол шийдвэрийг ардчлан зарчмаар гаргадаг. За бүх гишүүдийн хурлаас сонгогдсон тэргүүлэгчд маань заавал хоршооны гишүүн байна. За мөн тэргүүлэгчдийн хурал маань альва гаргаж байгаа шийдвэрийг дандаа ардчлан зарчмаар бүх одоо тэргүүлэгчдийн оролцоотойгоор олонхын саналаар бол гаргаад явдаг. За 100-аас дээш гишүүнтэй одоо томоохон хоршоодын хувьд бол төлөөллийн хуралтай мөн байж болдог. За энэ төлөөллийн хурлаар бол тухайн гишүүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бол саналаа өгөөд мөн тухайн гишүүний одоо санал оролцоог хоршоонд бол хангаад явдаг ийм байгууллага юм аа. За хоршооны сайн засаглалын одоо гол шин чанарууд нь юу юм бэ гэхээр за хоршооны тухай хууль болон хоршооны олон улсын болон зарчим бол үйл ажиллагаандаа мөрдөж хэрэгжүүлж явах бичиг баримтуудыг боловсруулж бүх гишүүдээр батлуулан мөрдүүлж ажиллах за дөрмөн заасан бүх одоо стратегийн болон хоршооны ирээдүйтэй холбогдолтой энэ материалуудыг бол сайтар боловсруулж гишүүдийн бодлоор хэлэлцүүл дийлэнхийн саналаар батлуулсан байх ёстой. За хоршооны дүрм маань өөрөө хоршооны үйл ажиллагааг болон хоршоо гишүүдтэйгээ харилцах харилцаа, хоршооны засаглал, санхүү, хөрөнгийн энэ бүх асуудлыг маш сайтар тусгаж зохицуулдаг байх ёстой. За хоршоо бол өөртөө бол сангуудыг байгуулж явдаг гэж хэлсэн байна. За сургалтын, нөөцийн маш олон төрлийн одоо энэ сангуудыг байгуулж явснараа одоо энэ сангуудын үйл ажиллагаагаа зохицуулах журмуудтай байх ёстой. Тэгээ энэ сангуудын үйл ажиллагаа нь бүх гишүүдэд мөн нээлттэй ил тод за мөн энэ сангуудаас одоо өгөөж үр шимийг хүртэх боломжоор гишүүдэд тэг шангаад явах ёстой юм байна. За хоршооны хэтийн болон ойрын зорилт төлөвлөлт тэдгээрийг хэрэгжүүлэх энэ бүх төлөвлөгөө болоод
дандаа гишүүдээрээ хэлэлцүүлж, батлуулж, мөн гүйцэтгэлээ гишүүдтэй тайлбарлаж тэднэрээр одоо гүйцэтгэлийн үлгээгээ хийлгэж явах хэрэгтэй байгаа. За хошооны ажлын үр дүн бол мөн одоо хошооны ажлын үр дүн болон гишүүдийн одоо хошоондоо гүйцэтгэж байгаа оролцоо үр дүн бол шударгаар үнэлдэг байх ёстой. За хошоо мөн бусад аж ахуйн нэгжээс ялгагдж байгаа нэг том асуудал бол хувь нийлүүлсэн хөрөнгөндөө өгөөж хүртгөөс гадна мөн хошооны үйл ажиллагаанд оролцсон оролцоон дээрээ өгөөж хүртдэг ийм онцлог бас талтай байгууллага байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол та одоо хошоогоороо дамжуулан бүтээгдэхүүнээ идэвхтэйгээр одоо зах зээлд нийлүүлдэг. Хошооныхоо үзүүлж байгаа альва үйлчлэгийг идэвхтэйгээр авдаг. Мөн хошооноос зохион байгуулж байгаа бүх үйл ажиллагаанд оролцдог. За гишүүнийхээ үүргийг биелүүлээд хошооны хурал зөвлөгөө шийдвэр гаргах процесс идэвхтэй оролцдог байх юм бол хошоо түүнийг бас үнэлж энэ дээр нь өгөөж хүртээж явдаг ийм шин чанартай байгууллага. За гишүүд удирдлагын хооронд бол ил тод харилцаа байх ёстой. За гишүүд бол хүссэн үедээ хошоон дээр очиж одоо хэрэгцээтэй материалыг бол хошооны удирдлагаас шаардсан авч одоо тэрэнд танилцах, за тэрэн дээр дүгнэлт өгөх, санал гаргах ийм эрхтэй. Мөн одоо хошоодын гишүүдийн 3.1% шийдсэн бол одоо хошооны бүх гишүүдийн хурлыг хуралдуулж энэ тодорхой асуудлуудыг яаралтайгаар авч хэлцэх ийм боломжоор хангагдсан байдаг. За хошооны гол үйлдвэрлэл үйлчилгээ бол гишүүдийн сонирхол хэрэгцээнд бол нэгдсэн байх ёстой. За тэгээ гишүүдийн хошоондоо сэтгэл ханамж бол өндөр байх ёстой. За хошооллын талаар одоо үндсэн ойлголт гэх юм бол хошоо маань ийм одоо өвөрмөц шинж чанартай засаглалын ийм одоо жишээ болох шинж чанартай. За олон улсад бүх нийтээрээ дааж мөрөгддөг юм зарчимтай ийм онцлог байгууллага байна. Ингээд та бүхэн анхаарал тавьсанд маш их баярлалаа.